За Монгол улсын ерөнхий сайдаа одоо ийм тайлбаруудаа болоо. Хэнийг одоо хураадах. Урсгал зардлаа нэмгээгүй хасгээд байна шүү дээ. Тэндээс зай гаргаад цалин тэтгэврээ нэмэл гэж байна шүү дээ. Одоо ерөнхий сайдаа энэ багш эмч нарын ажил олгогч нь та байхгүй юу? Та ажил олгогч нь. Та хүнээр ажил хийлгээд байдаг нөгөө хүмүүсийн амжиргаа нь улам унаад байдаг гэж болох юм уу л гэдэг байгаа шүү дээ. Унаад байна шүү дээ. Урсгал зардлынхаа таазын нэмсэн, таазын тогтооцсон учраас болохгүй байна гэдэг. Төрийн захиргааны хэсгийнхээ ядаж энэ зардлыг танал та. Энэ Монгол улс чинь нэг бол дарга, нэг бол ядуучууд. Яг ийм болчихлоо. Даргын улс болцсон шүү дээ. Үнэн шүү дээ. Энэ зардлуудаа танал та. Тэр нэг дампуурсан хэдэн компаниуд, төрийн өмчийн компаниудаа хөвчлээд, дампууруулад эндээсээ гарсан юм а та нар энэ ажил хийлгэж байгаа юм бол хүмүүс цалинг өгөх ёстой шүү дээ. Хаа газрын багш нар энэ дундаж давхаргаасаа доошоо байдаг энэ Монгол л бах нэрээ. Энийг л хэлээд байгаа шүү дээ. Энэ дээрээ 100 хоногт ямар шийдэл гаргаж ирсэн та нар? Ямар шийдэл гаргаж ирсэн? Ямар шийдэл гаргах гэж байгаа? Юу ч байхгүй. Тэгээ гадаа ажил хаялаа гингүү сангийн сайд нь гарч ирээд болохгүй гэж ярьж ирсэнаа ажил хаянгууд гарч ирээд за нэг ямар ч хэсэг ингээр болоо шүү баяртай мэдээ. Хэнийг дооглоод байгаа. Сайд нар чинь галзуурсан билээ шүү дээ. Ерөнхий сайдаа. Багш нар асуудлаа хэлэхээр хариуцлага тооцсон шүүхтэр уулзъя гэж занал хэлдэг. Шатхуун тасалтаад байна гэд хүмүүс мэдээлэнгүүд мэдээлсэн хүмүүсийн цагдаагаар айлгаж идэг. Энэ эрүүл мэндийн сайдын чин бүрэн байна уу? Энэ хүнийг тэр эмнэлэг мэмлэгээр явуулаач. Эрүүл мэндийн даатгалаар авч чаддаг үйлчилгээ байхгүй болцсон байна шүү дээ. Ахмадууд чинь аппликейшны зээлээр авж байгаа тэтгэвэр дээр нэмж аппликейшны зээл тавиад тэгээд эрүүл мэндийн үйлчилгээ авдаг болцсон байна хөөе. Энэ Монгол төр чинь ядаж боловсрол эрүүл мэндийн суур хоёр асуудлаа ядаж ингэ шийддэг юм уу? Үгүй яах гэж төр байгаа юм бэ? Одоо ингэ сандал судлаа хэрүүл хийгээд нэг нь нүүрс чинь нөгөө нүүрс чинь биш худлаа штэ. Та нар бүгд нүүрс чинь штэ. Та нарын түүх бол тэр жигтэй нүүрсний хулгаан түүх штэ. Байгалийн баялагын хулгаан түүх. Танаа нам бол нүүрсний нам. Ямар ч ялгаа байхгүй. Одоо энэ дээр сууж байгаа энэ гурван эндрийг бүтнээрээ хүмүүсэнд дүүргэсэн байхад надад зүгээр л хулгай дээрмийн түүх харагддаг. Энэ тэнэг яриага болоо төр нь ажиллаа хиймээр байна. Асуултанд хариулаад. Одоо Самбогшины асуултанд хариулъя. Энэ цалин тэтгэвэр тэтгэмжийн асуудал бидний ажиллаж исэн энэ 3-4 сарын дотор бий болсон асуудал биш ээ. Нүүрс засгийн өндөр эдийн засгийн орлого нэмэгдэжсэн тэр үедээ харьцуулах юм бол энэ олон жил овоолсон асуудал, овоолсон хагийг 3 сарын дотор бүгдийг шийдэхгүйч оглогоор нь зэгцэн цэвэрлэж бид энэ дангар төсвийг түүхэн данхуудаа та хүнтэй хамт 2.2 их найдаар тансан. Тэгэхгүй бол энэ 7 сард инфляц 15% төрөх, долларын ханш 4,000 төгрөг тавах тооцоод байсан. 2.2 их найдаар тансан. Ингэж их танж яхад биш үү? Төсвийн орлого 3.3 их найдаар таслах эрсдэлтэй болсон юм. Ийм хүнд нөхцөлд бид цалин тэтгэвэр тэтгэмж нэмэх нь үтгээл төрийн үйл ажиллагаа яа саадгүй болох вэ гэдэг ийм эрсдэлтэй болж ирсэн. Харин одоо энэ эр шинжилгүүдийг хэрэгжүүлсний үр дүнд 1.3 их найдын өссөн дүнгээр алдагдaltaй явж исэн төсөв 8 сарын дүнгээр 50 тэрбум төгрөгийн ашигтай хажиж ирсэн. Ийм шинэ боломжууд бий болсон. Ийм учраас бид боловсролын жилийг зарласан учраас бид 3 жилийн хугацаанд 3.5 саяд багшийн цалин хүргэх, түүнээс дээш болгох багшийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж боловсролын ам даалгаврагчийн ажил хэрэг болгосон. Ингээ уул нь үйлдвэрчний хэвлэлтэй ярь зохицоо 100 тэрбум төгрөгийн багшийн ачаал суурьлал нэмэгдэл олгохоор тохирсон юм. Ер нь багшийн цалингийн санд, боловсролын цалингийн санд 2.8 их найд төгрөг тусгагдсан. За энэ багш нарын цалин өсийг хөдөлмөрийн ачаалал ур чадварт нь нийцүүлэх, үр дүнд чиглэсэн, гүйцэтгэлийн чиглэсэн багш нарын одоо цалин урамшууллын тогтолцоог бий болгох ийм зохис шинжилгээг хийх замаар зам нь дижитал боловсролын шинэ платформыг нэвтрүүлсэн. Энэ боловсролын салбарын зохис шинжилгээг хийж багш нарын цалинг нэмэгдүүлэх юм зохис бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ талаар манай Наранбаяр сайд
дэлгэнгүй хариулж болно. Ийм учраас бид одоо энэ нөөц боломжиндоо тулгуурлаад 8 сард төсөв өргөн барих одоо 8 сарын дүн чи 9 сарын дундуур гарч шүү дээ одоо статистик дүн чи. 9 сарын 1-нд төсөв өргөн барьдаг болсон. Ийм нааштай үзүүлэлтүүд төсөв өргөн барьснаас хойш гарч байна. Тэгэхээр энэ үзүүлэлтэндээ тулгуурлаад бид бас энэ цалин тэтгэм хүн боловсролын салбарын цалин гэхэд 509.9 тэрбум төгрөгөөр буюу 20% нэмэгдүүлэх тооцоо судалгаа хийгээд ингээд энийг ажил хэрэг болгоё гэж хурлын төсвийн байнгын орондоо танилцуулсан. Харамсалтай нь өнөөдөр ёстой таны хэлдгээр ширээ сандлын асуудал хэлцээр таарлаа. Нүүрсний хулгай, нүүрсний асуудал аль нэг намд хамааралтай биш. Ардчилсан намын үеч гэсэн энэ одоо анх Эрдэнэс тавталгаа байж ах үед яригжил байсан асуудал. Яригжил байсан асуудал. Хамтарсан засгийн газар бид ажиллаж ирсэн. Аль нэг нам руугаа шахдаг шийддэг ч асуудал биш. А гэхдээ шатыг дээрээс нь эхэлж шүүрдэх ёстой. Бид энэ улс орон авилгал гэдэг бол ард түмнийг харманаас сулгаалж байгаа хэрэг. Тийм учраас энтэй тэмцэх нь бол энэ эдийн засгаас сэргээх хамгийн чухал хөрс нь болох юм бэл. Аль нэг хүнтэй биш асуудалтай өрсөлдөх нь Монгол улсын ерхээсээ засгийн газрын үндсэн үүрэг гэж өндөр ихтгэл үнэмшилтэйгээр л бид энэ ажлыг хэрэгжүүлж ирсэн. Үнэнтэй нүүр тулсан. Нүүрсний үнийн өсөлтийг өгөөж болохын оронд одоо өөрсдөө томроод байгаа төсөв үргэлжлэн төсвийг бид 2.2 их найдаар танснаар өнөөдөр энэ боломж ч бас гарч ирж байгаа. Ийм учраас бид цаашдаа ч гэсэн энэ нүүрсний хулгайтай тэмцэж төсвөө тэлж үүгээрээ багш эмчнэрийн цалинг нэмэгдүүлэх юм бод боломж бий болж байна гэдэг нь 8-9 сарын төсвийн үр дүнгээр харагдаж байна. Ийм учраас бид энэ өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлж энэ боломж одоо гарч ирж байна гэж манай ажил болгогч хэлж байна. Уучлаарай. Танаа нам засаглаж байгаа 10 жилийн хугацаанд төсвийн зарлага 5 дахин нэмэгдсэн, 500% нэмэгдсэн. Орлого нь бас 5 дахин нэмэгдсэн. Компаниар ярих юм бол орлого нь 5 дахин нэмэгдээд байхад ажилтг хүмүүсийн амжиргаа 5 дахин 3 дайдаж болдоггүй маа. Тэгээ ингээ асуудал ярихаар өөдөөс ямар ч шийдэл байхгүй, ингээ итгэл төрөхгүй байна л та. Бид нар ингээд та нар шиг ийм олон жил зүгээр нэг хідэн улс төрийн зураг зурчаад тэрийг нэг биелүүлээд тэрийг их мундаг гэж бодсон хүмүүс биш. Бас энэ залуучууд чинь юм гэгээ мөрөөдөлтэй. Одоо танаа намын жигсаалтын нэгээс ахуулаад хэлж штэ. Бидний энэ улс орныг сайхан болно гэдэг итгэл байдаг юм а гэж. Аргацаадаг байдлыг чинь бид нэр хараад штэ. Мэдээд штэ залуучууд нь. Тэгээ нэхэд байна л та. Танд одоо яг ийм энэ орлого нэмэгдээд байдаг, төрд ажиллаад байгаа хүмүүсийн амжиргаа буураад байдаг. Энэ төрийг за одоо самбог шүү яг биднээс хийж байгаа ажлыг асуулаа. Энэ төсвийн тод толоор төсвийн зардлыг 2.2 их найдаар тансан гол шинжилж нь тэрийн албаны данхар бичүүдийг цомгтгож 9%-аар цомгтгож өргөө зардлуудыг хэмснээр хэлсэн. Таны яг хэлээд байгаа тэр шинжилж нь харин энэ одоо хэмсэн төсвөө багш эмч нартаа зарцуулдаг. Ийм шинжилгээг хийж эхэлж байгаа. Өнөөдөр мэдээж эдийн засгийн байдал бол одоо амаргүй байна. Гэхдээ бид энийг даван туулж чадж байна. Оны эцсийн үр дүнгээр илүү сайжирна. Бид гарч шийдэл ярьж байгаа. Ийм ч учраас өнөөгийн парламентыг одоо олон гишүүнтэй энэ 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, 2023 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмтэй зөвлөх арчлаар хэлцэж яхад хамгийн гол нь энэ баялагын хулгайтайгаа тэмцэж энэ юм чинь сайжрах юм байна гэсэн агуулгаар үндэсний баялагын сангийн санг би өөрөө санаачиж 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд оруулж ирсэн. Энийгээ бид хэрэгжүүлэхийг зорж байгаа. Энэ за ойлголоо. Нэг тийм хүлээлт алгал юм байна. За хоёрдугаар тэр эрүүл мэндийн даатгалын тухай асуусан маань Чимбэрийн сайд орж ирэхгүй байна. Тэр сайд руугаа залгад юм яа. Энэ эрүүл мэндийн даатгалаар ахмадууд үйлчлэг авч чадхаа болцсон. Энийг яг та мэдж байгаа юу? Сонссон, судалсан уу? Сайд чи юм хэлдэггүй. Одоо энийг яах вэ? Бас ингээ мөнгөгүйгээ суух уу? Одоо байгаа боломж нь байхгүй ингээ суух уу? Та нар баталж өгсөн төсвийн хүрээ дотор л бид нар ярьж штэ гэд ингээ зовлон тоочоо суух уу? Гэхдээ яах вэ? Одоо нэрээ яаж асуухаа ч мэдэх юм арга хэлбэр олохгүй байна. Энэ дээр тодорхой яг яах вэ? Эндээс яаж гарах вэ? Хизээ ямар алхам хийсэн 100 хоногт ирээлээсээ гадна. за л одоо самбог гүшинэ бодиттой алхмууд хийгдэж байгаа гэдгийг тодруулж хэлье. Эрүүл мэндийн даатгалын сангаас өнөөдөр одоо эмнэлгүүд өөртөө
Энээсээс шалтгаалаад даатгалын санхүүжилтүүд саатж байгаа бодит байдал бий болсон. Эрүүл мэндийн даатгалын сангийн бүтэцгэн байгуулалтыг өөрчлөх хяналт шалгалтыг ажлын хэсэг байгуулалт ажиллаж байна. Бүр эмээ мафиас ахуулаад тэнд ковидын үеийн булхайл уураас 300 тэрбум төгрөгийн өр өссөн. Энэ хулгай жилгийн чинь энэ сангуудыг чи хоослоод байна шүү дээ. Тийм учраас тэр сангийн захирлын чөлөөлөд өөрчлөлт хяналт шалгалт явагдаад энэ хулгай жилгээтэй тэмцсэний үр дүнд энэ даатгалын сангаа нөхөн төлөвлөх ажлыг шалгуулж байна. Энэ бүхэн чинь эгдүүчээд одоо нэг огцруулах олон шалтгааны нэг чинь бодит байдал нь яг үн дээр энэ байгаа. Одоо жишээлбэл эрүүл мэндийн даатгалын сангаас сан бол одоо солидарность буюу ив санааны нэгжлийн зарчмаар одоо энэ эмнэлгүүдээр санхүүжүүлж байна. Бүх одоо хүүхдүүдийнхаа өвчлөлийг хүртэл санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрсэн байна шүү дээ. Энэ ерөөсөө өмнөх олон жил өмнөх ковид